энэ спорт бол Монгол улсад хөгжиж байгаа юм спортын төрлүүд. Энэ ч утгаараа хүүхэд залуучууд маань сүүлийн үед олноор одоо энэ спортыг сонирхон хичээлэх болсон. Тэгээд сүүлд бол одоо жил болгон манай холбооноос Таиландын Вант улсад хамтарсан бэлтгэл цугларалтыг зохион байгуулдаг. За энэ цугларалт маань Таиландын Вант улсын тамирчдээс суралцах, за мөн одоо Таиландын өв соёл уламжлал хадгалсан мутай бокс гэж энэ төрлийг шинээр танин мэдэх, за тамирчдад туршлагажуулах гэдэг олон зорилготой бэлтгэл сургалтанд оролцдог л да. Жил бол энэ цугларалтууд бол ялангуяа өвөл болдго юм аа онцлогтой. Ягаад өвөл болж юм гэхээр манад яг юу гэдгийг өвлийн нөхцөлд одоо танкимын бэлтгэлүүд ерөнхий бэлтгэлүүдэд хангахад бас хүндрэлтэй байдаг. Цаг агаар одоо сүүлээд нэлээд хүндрэлтэй. Хоёрдугаарт манад юу гэдгийг мутаан төрлийн уралдаан тэмцээх цөөхөн зохиогддог. Тамирчид маань одоо бага туршлагатай. За Таиландд одоо цугларалт хийснээр тамирчид маань одоо нөгөө нэг сумаар 2 туулаа гэдэг шиг нэг сумаар хэдэн туулаа гэх юм тий. Ийм одоо боломжтой байдаг. Манай туршлага суух, за тэгэл одоо бэлтгэл сургалтаа бүрэн хангаж авах, за ялангуяа тэдний одоо өндөр материалыг баазыг ашиглаж тамирчид ур чадвар их огцсон өсөлтөлтэй. Тэгэхээр саяны тэмцээнд яг ямар хэмжээлтийг үзүүлээ. За бас анх удаа бас яг мутан төрлөөр эмэгтэй тамирчин дэлхийн аврагт оролцсон. За сая бол Таиланд улсын засгийн газар, Таиланд улсын аялал жуулчлал спортын яам гэж байдаг. За энэ яам мутай боксын холбоотой хамтраад Таиландын тулааны спортын 7 дугаар наадмыг зохион байгууллаа л да. Ер нь жил болгон дэлхийн Таиландын тулааны спортын наадам гэж зохиогддог. Энэ жил 7 дахь удаа зохиогдож байгаа. За наадмын хүрээнд хэд одоо томоохон арга хэмжээ болдгийн нэг нь одоо энэ сонирхчдын мутай бокс сонирхчдын дэлхийн аварчлал тэмцээнийг зохион байгуулдаг юм аа. За монголчуудын мутаан одоо юу гэдгийг ялангуяа манай холбооны тамирчдын мутаан дуршлаг бол бид нар урд өмнө Азийн наадам болон эзэн хааны цомд оролцож ирсэн. Ийм одоо дуршлагтай. За энэ дуршлаган дээр үндэслээд дэлхийн аварчлал тэмцээнд оролцсон. За гэхдээ түрүүн хэллээ дэлхийн аварчлал тэмцээнд оролцохоос өмнө бүтэн 3 сар Таиландын одоо шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж хэд уралдаан тэмцээнд орж томоохон одоо сорил явуулсан. Дэлхийн аварчлал тэмцээнд одоо амжилт үзүүлэхэд одоо гол нь нөлөөлсөн. Ингээд дэлхийн аварчлал тэмцээнд нийт 6 тамирчин орсноос 5 нь одоо медаль байранд шалгарсан байгаа. За 3 мөнгө 2 хүрэл медаль хүртсэн. За энэ 3 мөнгө медаль, 1 медаль нь яхахгүй одоо манай Монголын анхны эмэгтэй тамирчин хүртсэн. За Монголд бол урд нь бол эмэгтэй мутаан төрлөөр уралдаан тэмцээнд оролцож байсан. Азийн наадам, за эзэн хааны цомд, за дэлхийн аварчлал тэмцээнд эмэгтэй тамирчин оролцож байгаа үл дээ. За энэ удаа анх удаага оролцоод одоо бүр хагас шигшээ шалгарч тийм ээ аврагын төлөө тулдаж ингэж мөнгөн медаль хүртсэн бол ойрын үед одоо гараагүй юм шинэхэн том амжилт. Одоо явах хуралдаан тэмцээн ямар хуралдаан тэмцээн үлээж байна? За ер нь манай одоо Монголын кикбокс тулаан сөртэй холбоо бол дэлхийн болон Азийн холбооны албан ёсны гишүүн ийм холбоо шүү дээ. За энэ утгаараа дэлхийн болон Азийн холбооноос зохион байгуулж байгаа бүхий л уралдаан тэмцээнд оролцох юм эрхтэй байдаг. Жилд бол нийт 60 тэмцээний урилга ирдэг. 60 тэмцээн гэдэг бол бас баггүй тоо. Тэгээ энэ уралдаан тэмцээнээс сонгож оролцдог юм байна. Нэгдүгээрт бол манайх холбоо заавал одоо улсынхаа авах тэмцээнийг зохион байгуулад эндээсээ шалгарсан тамирчдаар үндэсний бага байгуулад за мэргэжлийн дасгалжуулагчийн төлөвлөгөөний дагуу одоо бэлтгэл сургалтыг шинжилгээ үндэслэлтэй хийсний үндсэн дээр уралдаан тэмцээнд оролцуулдаг. Ийм л одоо зарчимтай. Энэ зарчим бол олон улсын бас ийм практик юм туршлага байна. Зөв. Тэгэхээр яг ингээл уралдаан тэмцээнд яваа. За тэгээд ингээл сайн ингээл өвлийн 3 сар ингээл хамтарсан бэлтгэл хийгээд ирж байна гэдэг чинь. Тэгэхээр энэ бүх зардал мөнгийг нь хаанаас яаж шийдэж байна бас. Энд бол зардал мөнгө гэж бас нэлээд юм гарч байгаа. Мэдээж тэглгүй яах вэ? Энэ баг тамирчид ч одоо бүтэн 3 сар тэнд чинь бэлтгэл хийхээс гадна чи адилхан л амьдарч байгаа юм чинь. Мэдээж одоо хувцлах, хооллох, бусад одоо зүйлд нэлээ чамгүй хэмжээний санхүү шаардлагатай. Тэгээ энэ болгоныг яах вэ? Кикбокс сонирхдаг, кикбоксоор хичээлдэг, кикбокс зүрх сэтгэлээ зориулсан тамирчид эдний арга гэрийн кикбоксыг дэмжигчдийн л одоо сэтгэлийн үрээр одоо юмыг болгоё гэж зүтгэхэд өөдрөг үзлээ үрдэх юм да. Бүтээгээд ингэж явж байгаа юм л да.
Цаашдаа мэдээж энэ иймэрхүү одоо байдлаар олон жил явна гэхэд бас мэдээж хүндрэлтэй шүү дээ. Тамирчид маань яг ингээл эд сайхан амжилт гаргаад байдаг ингээл бас нөгөө зардал мөнгөний хувьд ингээд хэцүүхэн байгаад тахаар бас нөгөө эргээд нөгөө нэг тэргээр хичээл хүүхдийн бас сонирхолж бас бурах тэр хандлага бас ажиглагдаад идэг юм шиг санагдаад идэг. Тийм асуудлууд бол нэр байдгийг шүү. Яа тэгэхээр ерөнхийдөө одоо юу гэдгийг уралдаан тэмцээнд оролцож байгаа, уралдаан тэмцээнийг үзүүлж байгаа. За тэгэл одоо шагнаж байгаа, урамшиж байгаа гэдэг энэ төрлүүд ингээд ажихад бол ингээдтэй нөгөө олимпийн гэж нэрлэгддэг төрөл байдаг л та. Тэгээ энийг мэдээж манай Винтемер спортын бодлогоч гэсэн тийм байгаа. Сайн тамирчныг дагаж, бусад одоо хүүхдүүд даган дуурайж, бусад хүмүүс даган хичээллэх ийм л зарчмаар л бодлогоорж ажиллаж байгаа л да. Энэ ч одоо нэг талаас бас зөв л баг. Мэдээж сайн тамирчин гарч ирээ, тэр сайн тамирчныг одоо төрөөс шагнаж урамшуул тэр спортыг дэмжиж заа. Тэгснээр одоо тэр спортоор хичээлэх одоо хүүхэд залуучууд олноороо. Одоо тэдний араас сурах ийм л бодлого бол нэг талдаа бол зөв бодлого л да. За нөгөө талаас бас бодовчтой юмнууд бас байгаамаа.